Хүүе сайн уу? За ямар сонир хүн бэ гэж бодож иж магадгүй 2022 он гараад яг талдаа орсон байна. Юун түрүүнд 6 дугаар сарын мэндийг хүргэе. Бичлэг хийж оруулалт тун удаа хугацаа өнгөрсөн байна. Та нарт юу мэдэрч байгаагаа мэдрүүлдэг бол илүү амар байхгүй юу? Энэхүү удаа гарах бичлэгийг 4 сард гаргая гэж төлөвлөж байсан ч амжаагүй учраас одоо ингээд 6 дугаар сарда гаргаж байна. Алуу эхлүүлцгээе. Өнөөдөр влог хийнэ гэж гарсан өдрүүд олон байлаа. Хийх байсан штэ гэж санах төдийдл арай болсон байдаг байсан. Бараг он гарснаас хойш эмнэлэг дээр унждаг хүн болсон дөө. Ингээд нэг өдөр хэрхэн өнгөрдгийг товчхон харуулъя. 1 сараас 3 сарыг дуустал зүрхний шигдээсэн тасагта тойролтой хийлээ оюукан. Өглөө ирээд хүмүүсээ эргээд үзчин тасгийн эмч зөвлөх нартай гамт өдөр бүр тойр үзлэг хийн, эмчилгээгээ гаргана, шаардлагатай бол шинжилгээгээ төлөвлөж босоод эмч нарт үзүүлэн бидээд мэс заслын зөвшөөрөл авна, ар гэр бүтэйгээ уулзсан биеийн байдлыг танилцуулна гэх мэтчлэн. Олон ажил бий. Манай тасаг бол нэрнээсээ л их тодорхой байгаа бах. Зүрхний шигдээстэй хүмүүсийг хүлээж авч хэвдүүлдэг байх нь шүү дээ. Зүрхний шигдээс гэдэг нь яг сонсогдож байгаа шиг энгийн нэг өвчин биш. Ер нь жил ирэх тусам залуу чадлагаа ер нь амьдралын чанарт хүртэл нөлөөлөх үйс хүнд өвчин гэдгийг санаж явах хэрэгтэй. Ойлгомжтойгоор гэвэл зүрхний булчингийн цусан хангамж цочмогоор хомсцсноос өвгчлийн голомт үүсхийг зүрхний шигдээс гэж ойлгож байна. За үргэлжилсэн үгээр яхаа бүгдээрээ нэг тохиолдол руу орцгоё. 72 настай эмэгтэй цэжний голоор хорсож базалж өвдсөн, EVR дээр өрөвдсөн байсан. Анги өдөр сая ингэж гарсан. За ангиографийн лабораторийг харуулъя. За энэ цаанд бол манай курсын нэз амсалмаа харагдаж байна. Бид нар хэвцэн хүмүүсийн мониторт 24-48 цагт дотор бол хяндаг. За энэ мониторуудыг хараад аваарай хэмээл таталтуул явж байна. За энэ бол видеог засрахгүй сүултээ савдлын бибрляц болсон хүн байна. Цахиулаад сэрэгчсэн. Тэ чадахгүй мэж хүрхэн дат шиг аваад наагаад бас очих нөө сатгач. Тэ жин бүхнийг мэдэх боломж харах завшаа олгож байгаа юм шинэстэ маш баярлаж яддаг шүү гэж хэлмээр байна. За одоо цаг 3:30 болж байна. За ингээд нэг амс хийё гээд нэг байх уцаа. Энэ хөрх охиныг саруул гэдэг байгаа. Манай шигдээсэн тасгийн хамт олыг харагдаж байна. За өргөжлүүлээ жижиг тонсон тэмдэглэл явлаа шүү. За тэгэхээр ингээд жижигүр эхлээд маш олон цаг өнгөрсөн байна. Ингээд өнөөдөр 3 сарын 30-ны өдөр болоод шөнийн 3:45 минут болж байна. Стил амаргүй л байна л да. Жижигүрийн мэдээ бараг л дуусчлаа. Тэгсэн чинь шинээр шигдээс ирлээ. Ямар шигдээс ирсэн бэ гэхээр бичлэг нь ийм. Монитор дээр ийм. Ангиограф дээр ямар байхыг хамт орж харцгаанда тасгэр эхлэгч маань өнөөдөр энэ 7 хоног энэ сарда дуудлаганд явж байгаа тасгэр эхлэгч маань ирж байгаа гэсэн. Тэгээд бүгд ангиографийн шинжилгээгээр орноо. Бид ангиографийн ажилтдаг гэж яриад байдаг. Титэм суусан дотор хэмжлэгийн онцлогоор энэ болохоор тодорхой эрсдэл хүндрэлээс гардаг ажил учраас бид нэр үйлчлүүлэгчээс өөрөөс нь болон ар гэрээс нэм зөвшөөрлийн маягт зурулж авдаг байгаа. Ийм амар эрсдэлчин зүйлтэй юм биш та харахгүй чахтай. Жир тоноод буудаг гэдэг үгийг үгсийн сангаас эмчээр хассан байдаг. Бас энэ өдөр тутмын бүхэл ажлуудын ард сурвалжлагч нар маань үргэлж байдаг шүү. Өдөр 100 өдөр ажиллаа хийдэг байгаа. Эмч бүрс улаач байх хэрэгтэй юм шиг санагддаг. Дор бүрийн ажлыг дуусгаад талын тасгаас санаа зорилго нэлсэн манай багийнхан цугларч байгаа нь. Чухам судалгааны датагаа бид цуглуулад шивдэг байгаа. Оройны 22 цаг бол бидний хувьд их эрттэй орно. Одоо шөнийн 1-2 болж байгаад ингээ шивээ сууж байдаг л байлаа. Тэгээ бидний судалгааны хоролт 6 сард болсон. Хагас бүтний айлтгийн төслийн багаараа цуглан төслийн ажлаа хийж байлаа. Ямар төсөл вэ гэхээр бид зориг сангийн залуу малын хөтөлбөрт тэнцэж шалгараад
тэнтэйсээ нэг баг болсон. Facebook юм уу Instagram дээр та бүхэн саадгүй аялал гэж бичээд манай төсөлтэй танилцаж болно шүү. Ер нь бол төрөл бүрийн салбарын 6 залуус нэгдээд тулгуур хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулаад саадгүй аялал, нийтэд хүртээмжтэй такси үйлчилгээ, кино, театр, хүнсний дийлгүүр саадгүй үйлчлүүлэх үйлчилгээнүүдийг бий болгохоор нийтдээ 6 сар хамтдаа ажилласан байгаа. За ингээд хоногийн 24 цагийг онгод ороод явж байтал юу хүрэлцэхгүй л дээ. Ядарч байна гэж хэлж арай дээрдэж болох юм ийсэн. Шаргын говийн ялаа явах төдөд санах бэлгийн голынхантай болсон. Үеийн хандлах сайтай эмчийг хараад булан бэхээр хүндэлмээр санагдсан. Бусдын л адил өөртөө эргэлзэж, шантарч, гуниглэж өөрийгөө эргцүүлсэн. Гэхдээ альт нь олдог үлтэй. Алдаж байж арай талгаад мэдрэмж нь тодрон үлддэг ангаахын амьдрал 9 дэх жил өрөнсөөр байна. Хүн шиг хүн хэвээрээ хайраар дөрөн хүрээлэлтэй л байхад болчих юм шиг санагдж байна. Амьдрал хайртай л да. Гэхдээ өөртөө илүү хайртай баймаар л байна уйка. Дуртай зүйлээ хийж, влого бичиж үлдээж байгаадаа баяртай байна. Чиний цаг хугацаа, чиний ирээдүйтэй хамт урсан өнгөрч байгаа болохоор хорон бүрийг хичээл хийж биш. Хоббитэй болж өнгөрүүлээрээ. Хол байгаа найзуудыгаа бас зүрхэндээ тэн санаж байгаагаа илэрхийлье. Тэгээд дараагийн бичлэг хүртэл бүгдээрээ сайн сууж байгаарай. Баярлалаа. Баяртай.